Багшаа та сайн байна уу? Сайн за цоцгоо. Үдэс бодлоо чөлөөтэй илэрхийлэх улсыг сонсох хүндэтгэл цаг баримтлах багийнхаа хамтран ажиллах идэв санаачтай байна. За дээр нь бидний хичээл маань 7 үйл ажиллагааны дагуу явагдана. Ажлын үйлчлэл та нар өөрсдийгөө үнэлнэ. Багийн ахлагч багийнхнийхаа оноог нэгтгэж багаа үнэлж ингэж гарах байгаа. За дараах жагсаалтаас илүүц дүрийг олоорой. Яагаад? Лодон, цэрэн лам, сүнжидмаа, цэрэн лам ээж. За цаанд. Яг илүүтэн гэвэл сүнжидмаа. За танаа. За. Яагаад тэгвэл лампад үлмэстэй лодон цэрэг лам ээж гэж 3-4 гардаг. Харин шуун сарлтар сүнжидмаа гэж бүгний дууд гардаг. За сайн байна. За тэгвэл энэ штэ өрөөд бид нар урд нь ямар хичээл үзлээ бүгдээ урьдчилан хичээлээ. Лампад үлмэс дүрийг Лампад үлмэсийг үзсэн байгаа тийм. Зохиолоо уншаа, дагуулгын мэдээ, танил бус үгээ олоод мэдрэмж сэтгэлээ илэрхийлсэн байгаа. За тэгвэл бид нар өнөөдөр дээр нацагт оржийн лампад үлмэс зохиолын дүрийг тодорхойлох ийм хичээл үзнэ. За хичээлийнхаа сэлбийг тэмдэгтэй бичнэ. За өнөөдрийн хичээлийн зорилго маань бишрэ Зохиолын дүр зарлалын замаар дүрийг тодорхойлох. За хичээлийн зорилго Дүрийн гадаад байдал дотоод сэтгэлийн ямар нэгэн төслийг олж тайлбарлах, орчин нөхцөл дүрийг тодорхойлох, хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох, дүрийн хийсэн үйлдэл бүрийн дэс дараа тодорхой тайлбарлах, сэдэв утга санаанд хэрхэн нөлөөлж буйг таних, дүрээр үгэх. За тэгвэл энэ шнэвлэгийг бид нар урд нь хичээл одоо лампад үлмэс зохиолоо үзсэн байгаа юм чинь лодонгийн дүрийг та нар юу хэрхэн тодорхойлж байна? Энэ дүр маань хийсвэр дүр юм уу? Эмгэнэлт, хошин, нийтлэг гэсэн ийм 5 янзын шинж байна. За энэ дүр маань хийсвэр дүр юм а гэж байгаа үзэж байгаа хүмүүс гараа өрдөө. За нэг. За энэ дүр тэгвэл эмгэнэлт. Энэ дүр хошин дүр юм а. Гурав үзэж байгаа юм тий. За энэ дүр тэгвэл нийтлэг дүр. Нэг үгтэйж нийтлэг дүр гэж үзэж байгаа юм тийм ээ. За үйл ажиллагаа 3. Үйл ажиллагаа 3 асуултанд хариулах хугацаа 5 минут.
гаргасан байна. За. Асуулт 1. Гэвч лодонгийн дүрийг гадаад байдлыг зохиолын эхлэл хэсэгч ямар үгээр яаж дүрсэлсэн, ямар зорилгоор гэдгийг тайлбарлах. Лодон улаан шарыг тунуулсаар. Асуулт 2. Зэ байх уу хэмээн цэрэг ламын дүрийг гадаад байдлыг зохиолын эхлэл хэсэгт ямар үгээр яаж дүрсэлсэн, ямар зөвлөгөөр гэдгийг тайлбарлах. Хоёр хатар нь улаан нарын гэрэлт хичээгүй. Дотоод сэтгэл нь дан чанар нь хүний тайлж чадахгүй амиа хичээсэн. Шинэ хөвдөө гадаад байдал дээр цэрэг ламын гадаад байдал дээр энэ хөвдөө нөө. За. Хуурамчтан гаргаж нэг юу яасан? Ламгойг хуурч бэлсэн. Шүү. Оо. Цэрэн лам бүгд нь болохоор лодон гівшиг маш их тийм элдэг янзаар өрсөн. За. Тэгээд нөгөө юу яг ууцж байгаа үед нөгөө нэг цэрэн ламаас хойцаагаар гэлцэн байсан царай. Тэгээд харин гитар шихэд нөгөө нэг бүр нөгөө нэг илүү үзэсгэлэнтэй харагдсан. За. Ядаач. Асуулт 3. Лодон гэвч цэрэн лам хүүхэн хоёр уулзаад өнгөрч болох байсан уу? Нийлэх болсон шалтгаан. За энэ хоёр болохоор уулзаад өнгөрч болох байсан. Гэхдээ нийлэх болсон шалтгаан гэвэл цэрэн лам хүүхэн энэ ламгайг өрх зүйлэн сэтгэлтэй мэдээд түүнд худлаа ярьж ээжигээ өвчтэй байгаа гэж хэлээд гэрлүүгээ авч явах болсон байхгүй. Авч явж тэгээд ламгай би 100 хүрээ явна завгүй гэсэн мөртлөө тэднийхийг ихээхэн барьж өгөх гэж бодоод. Сайн байна. Тэгээд тэдэд очсон. Ингэж очсноор нийлэх болсон. Лодон болохоор нэг гівш гэдэг цалтай маш том цалтай хураг байсан. Тэгээд ийм том цалтай учраас нөгөө нэг юу хин цэрэн лам хүүхэнд нөгөө нэг өөрөх нөгөө хард юм татдаг байсан. Хард юм татдаг байсан учраас нөгөө нэг өөрт нь нөгөө хард амхын дуусаад тэгээд хард амх дууссан учраас нөгөө тэрнийг авах мөнгө татсан учраас нөгөө нэг арай илүү мөнгөтэй үнийг нөгөө өөртөө татах. За. Асуулт 4. Лодон гівчийн тухай цэрэн лам хүүхний дотоод бодол сэтгэл санааны байдлыг хэрхэн дүрслэв? Энэ болохоор цэрэн лам түүний бодлоо түүний бодлоо нөгөө нэг сэтгэл хөнгөн чанар сэтгэл зөөлөн чанар хөнгөн гэж ботсон. Яасан юм. За асуулт 5. Лодон гівшийн дотоод бодол сэтгэл санааны байдлыг хэрхэн дүрсэлсэн бэ? Намхан гурав бөгөөд сэтгэл зөөлөн чанар хөнгөн болохыг дүрсэлсэн. Сайхан сэтгэлтэй. Асуулт 6. Цэрэн ламын амьдарч байсан орон нөхцөл байдлыг хэрхэн дүрслэв? Зуны цагт гудамжны шавар баасны уур хангалах нь үнэхээр түн баг хүчийг нөгөө нэг шатаахтай адил. Тийм өнгөрний уур дарахдахгүй тийм тийм газар байна. Амьдардаг гэж. Асуулт 7. Цэрэн ламын амьдарч байсан орон нөхцөл байдлыг хэрхэн дүрслэв? Миний болохоор амьдарч байсан орчин нөхцөлийг дүрслэвэл нурсан шаврын байшин мөн дээрээс байшингийн дээр нь маш балтгаар өндөр толгой тулмаар байшингийн дотор өдөр байдлаа маш тийм бүрхий байдлыг ер нь бол гаргасан. Сайн байна. За. Асуулт 8. Цэрэн ламын ээжийн дүрийг хэрхэн дүрсэлсэн бэ? Миний бодлоор бол их настай, хөгшин, хүнчлэр хуцаастай тэгж хэвдэж байсан. Цэрэн лам өөрөөсөө тусгаарлан өөр нэг тасалгаанд оруулсан байсан. Тэгээд цэрэн лам ээжтэйгээ лодон гівшиг хуурсан болохоор миний бодлоор ихэн шиир алга бол унагны хэр алга гэх чир юм болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл цэрэн ламын хэдий буруу зүйл хийсэн ч гэсэн ээж нь тэгж зөвтгөж буруутгаж байгаагүй. Зөвхөн зөвтгөхийг л хүссэн. За сайн. Асуулт 9. Тодорхой эсхийг тайлбарлана. Энэ болохоор
Хойморт нэгэн бяцхан гүнгэрваатай бурхан их л тоос шороон дарагдсан үзэгдэх бөгөөд өмнө хятад янзаар 2 улаанлаа тавьжээ. Ааха за. Энэ болохоор нэг дэндүү нэг хят соёлыг бас шаранчнаа хаажгаар оруулж ирсэн. Тэгээд миний бодлоор нэг бурхан дахлаа нэг тоослог тоос шороотой байгаа болохоор нэг энэ цэрэн лам муухай юм болов уу гэж. Ааха. Тэгээд түүл яах гэж ламыг гэрт авчихсан юм. Энэ болохоор нэг ламын нэг хоол ашиг болсон. Сайн байна. За. Асуулт тийм бэ. Бүсгүй өглөө бүрийн залбирдаг цагаан дэрхийн адил харагдсан гэж бичсний учир юу вэ? Миний бодлоор ламгай цэрэн лам хүүхний сүүн цагаан сэтгэлдээ хэмээн бодсон. Мөн цэрэн лам хүүхний цаад хар санааг мэдээгүй учраас бүсгүйг өглөө бүрийн залбирдаг цагаан дэрхийн адил харагдсан гэж бичсэн гэж би үзэж байна. Өөрөө ланч болохоор тийм ээ. Асуулт 10. Логин бишиг өргөдөх цэрэн лам хүүхний ааш агийг хэрхэн төслөв? Ямар төслөх ур маягийг ашигласан бэ гэж юм. Миний бодлоор нөгөө цэрэн лам хүүхэн чинь нөгөө хар тамхинд тассан учраас нөгөө дууссан. Тэгээд нөгөө яаж тэгж хар тамхиа олох вэ гэсэн ихэд залхаа арга хэрэглэсэн. Тэгэхээр залхаа арга хэрэглэж нөгөө залхаа арга хэрэглэсэн төдийгүй бусдын зүйлсийг бодлого өөрийн эрх шиг бодсон нөгөө хуваалцжсэн арга байж болно гэж бодож байна. За тэгээд энд нь болохоор нөгөө хийсвэр төрслөх ур маяг харагдаж байна. Хийсвэр биш дээ. За энэ нэг хөвч нөө. Ямар ур маягийг ашигласан бэ? Тон ирчимдээ дэслэгсэн маш тийм. Зөв хийсэн цаг. Ахуулын ур маягийг тийм тайлбар зөвлөж штэ. За чааш нь. Асуулт 10. За лодон гişиг өргөдөх цэрэн лам хүүхний ааш агийг хэрхэн төслөв? Ямар төслөг ур маяг ашигласан бэ? За энэ болохоор хоёрдугаар төсөлбөр дээр байсан хоёр харнуудыг жүжиглүүлэн эргэлдүүлэн байсан. Энэ болохоор нэг ламгайг өөртөө өргөдөхийн тулд арга чанарыг хэрэгжилжсэн гэж үзсэн. За ламгайг оройн хоол идээд яваа гэж урьсан. За тэгээд бас гэртээ хоноод явахыг нэг гуйсан байгаа. За тэгээд хоол эзнийхээ дараа нэг хүүхний тэр цэрэн ламын өдгөн нэг улам илүү босон. Тэгээд лодонд айгу шадарлаж эхэлсэн. Шадарлах гэдэг нь юу гэсэн үг юм? Шадарлах гэдэг нь болохоор нэг ойртож гэж дотносож эхэлсэн. За тэгээд орой болмогт унтгаар хэвтэж байх нэг цэрэн лам болохоор нэг хаяахан ханиалгаж юу байдсан. Өдөж лодон өдөж байсан. Ингэсээр байгаа тэр хоёр нэг хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Асуулт 11. Лодон лам цэрэн лам хүүхэн татагдах бүх хэрхэн төсөлсөн бэ? Лам хүүхнийг ер нь ертөнцийн нөгөө нэг хоосон гэж зөвлөдөг. Тэгээд лам болохоор хүүхнийг ертөнц заагаад нөгөө нэг гэрэл татарсан байсан болохоор өглөө болгон нөгөө нэг залбирдаг цагаан дээр ихээр зөвлөлээд тэгээд түүнд татагдсан. Асуулт 12. Явуулахын хүсээгүй илэрхийлсэн хүүхний гаргасан шалтгаан юу вэ? Түүнээс хүүхэн өнөө нэгэнд орой болжээ. Бидэнд таныг хүргэж өгөх унаа байгаагүй. Унлагаагүй гадаа бас бороо орж байна. Орой болсон тул та хоноод явахгүй гэдэг. Энэ дээр болохоор миний бодлоор цэрэн лам хүүхэн болохоор хит тийм шуналдаа хатан. Тэгээд нэг бас сахилцаанаар бүтсэн хүнийг бас өөртөө дурлуулах гэж сет хайжсэн. Тэгээд бас нөгөө нэг хидээ сахил санаар бүтсэн ирэх хүн ч гэсэн нөгөө нэг гоо үзэсгэлэнт иргэд өвдөг сөхөртгийг бас энэ юун дээр дүр дээр харуулсан мах гэж үзэж байна. Лодонгийн амьдралыг ертөнц чимээг үгэрдэж дараалуулан хэрхэн илрүүлв. За энэ болохоор орчин ертөнцийн хоосон эмээх дүрийг бясалгаж Венесийг сагсан лодон урагшаа явж байгаад цэрэн ламтай таараад тэгснээр гэртэн очиж сагсаагүй ном уншсны дараагаар ертөнцийн маань бяцхан пураар үсэх гэдэг нь болохоор өөрт нь баг багаар татгадж ирсэн.
Тэгсний дараагаар тий ярилцаад ламын ертөнцөөс хойш сэтгэл нь улам нэмэгдэж гэдэг нь